Дунд чадны менежерүүд нийт байгууллагын хүний нөөцийн 20-30%-ийг бүрдүүлдэг. Харин тэд байгууллагын бүтээмж үйл ажиллагааны нийт ажлын 70-80%-ийг гүйцэтгэдэг. Дунд чадны менежерүүд байгууллагын амжилтанд маш чухал нөлөөтэй хүмүүс. Энэ хүмүүс менежментийн буюу удирдлагын мэдлэг ур чадвартай байхаас гадна гүйцэтгэлийн төвшөнд үүрэг хариуцлага хүлээж яадаг учраас гүйцэтгэлийн төвшний мэдлэг ур чадвар шаардлагадаг. Өөрөөр хэлбэл бидний soft skill гэж нэрлэгддэг болон hard skill гэж нэрлэгддэг энэ хоёр чадамжийн төвшин дунд чадны менежерүүдэд аль аль нь шаардлагатчихэд ийм онцлог байран дээр ажиллаж байгаа онцлог үүрэгтэй хүмүүс байдаг. Ийм учраас зах зээл дээр байж байгаа бидний харилцагч нарт гарч байгаа энэ хэрэгцээ шаардлагыг одоо ажиглаж судалсны үндсэн дээр Observe Consulting зөвлөгөөлчний байгууллага дунд чадны менежерүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийг гаргаад зах зээл дээр танилцуулахад бэлэн болоод байна. Ингээд та бүхэн энэ хөтөлбөрийн талаар бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.